let's pack. Юугаа чемодана паклаад босчлаа. Ерөнхийдөө эвэр хүнийг юм хоосон чемодантай явдаг. Яг үндэ эдрийг босоогоор нь явах юм бол хинтэйгээ одоо харуулъя л та. Ингээ паклчих юм бол болчихж байгаа юм. Энэ хэсгийг ингээ хоосон турших уу. Банда. Зүгээр л нуруунд дээрээ компьютер үрж явахгүй тулд бахан чемоданууд авчих гэж тал нь хоосон. Гэтэ хөнгөл юм да тий. Ачаагаар бүртгүүлсэн. Нэг гоё юм юу ахгүй гар тийшний жин болж юмсан. Би яг нэг гар тийшэндээ хамаг юм ачтай. Гар тийшний дотор компьютер хийчихдэг байхгүй. Хөнгөт хаяа нөгөө нэг жиний хязгаарлалтаас нь хэтэрчээд байдаг. Гартай төвд бактаа авч ордیں۔ Гэсэн их шаардлага. So, миний personal bag. Нэг гар тийш. Арцгай. Кореан нэрийн нислэгээр одоо онгоцуудын нэг гоё таалагддаг зүйл нь бисаа ингээ ачаагаа өгцөө аахгүй юу. Тэгэхэд ингээд аппликейшн дээрээ онгоцоос төр ингээд юу маань ачаа маань бол ачигдчихлаа гэдэг мессеж орж ирдэг. Bag loaded. Your bag has been loaded onto юугээд ачаа ингээд дараагийн онгоц руугаа л орсон. Одоо сугч онгоц руу орсон шүү гэдэг notification ирдэг таалагддаг. Нэмээд дундаа ямжих юм та хэдийн нөө транзит хийхдээ нэг их цагтай биш үед ингээд нэг транзит хийж байгаа үед хаяа нөгөө ачаа маань үлдсэн байх уу гэж айгуу санаа зовоод байдаг байхгүй юу. Тэг шаардлагагүй бас ингээд дараагийн онгоц руугаа явж явах замд яг notification ирээд байдаг. Тэр нэг бас яг сөөвөлд ингээд сөөвөл буугаа дараагийн онгоц руугаа орсон байдаг нь зүрх баалцмар санагдсан. Яа. Өглөөний мэд. Airbnb-д траажин. Жохон өглөө босож кофе ууцгаачаад сууж байна. Өрөөгөө харуулах уу? Би яг тусдаа бас нэг юм өрөө нурцсан юм аа. Хаалнаас эхэлцгээе. Шатаар дэшигээ гарч ирээд энэ 2 номертай миний өрөө. Шоу. Гэрлээ шагаад энэ миний унтсан оргоомаа. 2 чемоданаа онгойлгоцсон. Энэ юу маань night stand болгож ашиглаж байгаа ширээ. Өвөн тэр зах руугаа шахацсан байсан. Би энэ руугаа шахаад тавьчлаа. Хамаг юм аа энд нэг цэниглээд хамаг юм аа энд ингэ цэниглээд онсон байдгийн. Тэгээ гоё хэсэг нь эндээ террастай. Voilà. Оо яг энэ дээр тавьчихлах гэсэн юм биш үү? Ирж байгаа ажиллаж хагаад гарч массаж энэ хийлээ. Гэтэ эдэн магт батлах юм байна. Гэтэ сонсож байгаа юу? Удаан эйркон сонсогдоод байгаа юм. Амар хайж ирдэг хоолой гэдэг. На цаасан дээрс байгаа юм. Тийм. Малоштой shrimp dumpling. Чи юу явж байгаа гинэ? Squid. Shrimp dumpling. Одоо үсэж би чинь shrimp dumpling. Мань уу? Хөрх хэлбэртэй яваас тий. Ингээ орох юм уу? Ийм малгайтай боллоо. Casual drink гарч гарах гэж байна. Let's go. I love you, baby. Won't you shower With me.
Evil spirit гэсэн. Хамгийн үдисэгээ гинэ. Чи артист юм биш үү? Нөгөө граф дотор дүүрэнтэй суудаг. Бид тавлаа олчихгүй зүгээр нөгөө хөгдөх дууцчих. Хөгдөх шиг юм уу? Том хагас дууцчих. Хай. Splice Beta-гийн албан ёсны хөтөлбөрийн бол эхний өдөр яг өнөөдөр нээлт явна. So нөгөө төрөв явцгаая. Би жоохон дутуу нэртах шиг байна. Anyway, өнөөдрийн outfit. Let's go. За микрофонтой явж үзье. Ингэж микрофонтой явж үзэх юм байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Наад дээр чи юу гараад? Нөгөө микрофон холбогдсон гэж хэлж байгаа. Сайхан амарлаа. Гоё сэрүүхэн, бороотой сайхан байлаа. Гой дулаахан нөгөөнийг дулаахан мөртлөөсөө халууцуулах гоё юм те. Дараагийн төгтөгч очих уу гэж хэлсэн. Энэ явж. Чи нүнээс цухтаад байгаа мó? Үгүй л дээ. Why then? Ер нь хүнээс төгтөх гал. Nothing more than to sit down over a cup of coffee and just talk. Wait there guys, think I'm still so. It's our thing. Osmos. And the two shops were not as. This is the camera for now. So advanced. It, It's DJI, right? yes, it's DJI, the Osmo one. So Tempura маягийн юм да. Өглөө Splice-ийн нөгөө Burmese style өглөөний цай өгдөг байхгүй юу? Энд ч байдаг coffee shop-ийн нэр байлаа. Greenhouse? Greenhouse-ийн хажууд нөгөө coffee shop Gatone. Тусан нэртэй. Энд ирж. Gatton catering. Gatone catering. Gatton tea shop. Gatone tea shop. Тэгээд нөгөө өглөөний цай угаасаа Burmese буюу одоо бидний мэдхээр бол нөгөө Birm, Myanmar хоолны цай өглөөний цай агаар орж ирэхгүй. Тэгэхээр яа. Төрүүлж ирэхээр гоё ингээд кафетерия дэм суул гоё байхад нь барьж байгаа. Is it good? Хаймена. Инста. Темперас зэхэ. Гоё юм тий? Vegan гэсмээсээ. Тэнд байгаа хамгийн эзэн захах юм шиг байлээ. Гоё наа. Good. Breakfast. Биш дээ тухтай. All right, how do we book this? All right, are we? Yeah, I think we're good to go. Right, okay. Doors are closed. Doors are closed, knees inside, KK's inside. Everyone's in. Things are starting up. All right. Okay, here we go. Okay. Alan and I put little things on the slides. Not that you ever wonder what these things are, but we put little things on the slides to say who's going to talk. So if I miss my cue, please tell me. Yeah, if I start saying things when there's an A here, like what? So the great thing about it is there's a microphone, separate microphone, but you don't have to have like a separate transmitter. It's already in the camera, so the microphone is already connected. So you just put it on. You don't have to use the microphone per se. It has internal audio, but this is better, right? So it's a gimbal anyway. It's so compact. See, say hi. Hi. And then there are lenses to it, which is within the camera itself. So that's a wide-eye lens. That would be a black mist lens. So full HD footage for up to 4K. So no longer. She's my gadget queen. She's like, and that was why I was thinking of you also. This time, what is Anu going to come up with? This is the one. How much did this cost you? So on its own, this setup just doesn't matter. And then to turn around, then it goes that way. And it's a Biggest gimbal. influencer in Mongolia. Where do you live? Ain't that pretty? And this is all I'm carrying. It has a microphone. So anything I present could change tomorrow as well. And as you may know, Google Gemini or Gemini. So this is the blue one. Moving.
What else was there? Yellow? There was green. The one we came. So what Invit does is it would help you with the video verification. Talk to me about, and the response says, "Can I talk about my problem?" And this was like a psychotherapist level response. Okay, so this is on the Zoom feature. Now it's moving this way. So I'm doing vlogs Are you going to do a vlog on Life Better? I suppose it's a recording, so at Okay, some so point we it's are gonna going end to up be in it. somewhere. Meet my new friends. That's Deborah. That's Shin. That's Özge from everywhere around the world. Mask people too. Өдөрөөсийнхэн видеотой. Тэгээд чи зураг авах гэж байсан. Зураг авч удаа чамайг хамгийн юун дээр харсан гэсэн. Дэлгэвчлэр чадаад тийм зураг заагүй явах шүү дээ гэж юм. Өглөөний минь жоохон free day-ээрээ хот дотор Old Town дотор тэнэж яв. Энд ч бас нэг осмо барьсан хүн байна. Osmo Nation. Сайн байна уу? Сайн да. Би бинэсээ гэцтэй. Юун дотор Old Town руу ороод ирчихээр жоохон peaceful болж байгааз. Тийм. Амар үзээгүй штэ. Өмнө нь нөгөө нэг Old Town яг Чамайд иржсэн влогуудыг видеонд доор тайлбарлахаас холбогдсон байгаа. Тэгэхээр нэг тийм цоо шин юм бас угаасаа байхгүй учраас яг Чамай яг ямар байдаг вэ гэсэн талаас нь үзэх юм бол тэр видеодыг үзээрэй. Бид яг Cartex болон видеонд доор тайлбарлахаас холбочих юм. Сүүлд хийжсэн аяллаа видеоны үеэр бас хэлжсэн. Илүү ингээд аялж байхдаа илүү тухайн цаг үедээ илүү present байх гэж байгаа болохоор ч юм уу. Нэг тийм бичлэгүүдийг хийгээд ахаа болчихсон гэдгийг анзарж байгаа. Тэгэхээр яа тэгээ бас буцаагаад ер нь яг аяллаа видеонуудыг бас хэдүүлээ ханаас үзэж болдог болохоор би илүү иймэрхүү тур гэх мэтийн зүйлийг бол жаах юм өөртөө ингэж нэг авч үлддэг болцоход байгаа шүү. Тэрийг анзарч ирсэн бол. Яа. Чи ямар өндөр юм бэ? Баярлаа. Нэг хаусой хүрээд ирсэн. Гоё юм шүү. Чамайгийн хамгийн ихний хаусой. Гоё. Hot cappuccino, thank you. Нэг хаусой бараг дуусчих хэрэгтэй те.
энэ 7 хоног чамайг яг нэг юм үндэсний баяр болж байгаа гэлэхүү төв талбай нь хүртэл нэлээд юм гоё чимэглэлтэй болцсон байна. Урж дээр ирэхэд амар хоосон байснаа энэ 7 хоногт бас ингээд соёлын өдрүүдтэй бас зориулаад ийм хөрхөн столууд гарчихсан. Өмнөх яг энэ нөгөө койл латрон кратон билүү буруу хэлж магадгүй. Тэрийг бас их үзчихсэн, үзэх тийм боломж гарч исэн. Энэ удаад бол би арай үзэж амжихгүй. Тэгтээ хараа. Өнөөдөр шүн гэх юм уу? Шүний яг тэг 15 цагаас яг миний буцах Сеул руу явах нислэг байгаа. Тэгэхээр орой өнөөдөртөө ингэж явах ингэж яалаа гэж яагаад орой буудлын руу очиж юмнуудаа аваад нисрэг явцгаана. Чамайд 3 дахь ирж байгаа болохоор тэр юм уу заавал тиймэр туристи юмнууд өгсөнүүдэд хийхгүй байгаа. Нэмээд би бас бодлоо. 3 дахь удаага дараалаад 10 дугаар сарын одоо мөнгө өдрийн цувралын 10 дугаар сарын видеог 3 дугаар чамаагаас хийх гэж байгаа юм байна да гэж бодоод хэрвээ энэ байхдаа хийчих юм бол тэгэхээр нэг кофе шоп ч юм уу нэг юм чимээгүй бас бичих боломжтой нэг газар олж аваад тэр видеогоо бичт юм уу. Яаж жаал уг нь бол өнөөдөр 11 сарын 10 уг нь 11 сарын 1-нд би амар бичгэд бэлэн болгоод файл майлууд имэд юм бэлдээд санхүүгийн тооцоолынхоо хувь мөвүүдийг үн гаргачихсан юм аа. Даанч тэгээд юу байгаагүй бичлэгийг ягаад ч хийгээгүй энэ дэр хийлүүлээгээд ажилтай. Техник өдрүүдэд ядраад энэ удаагийн яг энэ чамайгийн влог жоохон сонирн байгаад байгаа бол миний өмнөх влогуудыг үзээрэй. Хамаагүй гоё яг Чангмайг харуулсан влогууд бас байгаа. Энэ гэрлийн энэ фестивалыг харуулсан. Орой моройч юм болоод энэ гэрлүүд асч масаад янзын болон шүү дээ. Явж кофе ч юм олж. Эсвэл нэр тэр cultural center руу орж үзэх үү? Тэр бахан музей үзсэн. Өндөр жоохон музей үзмээргүй байгаад тах чинь. Таиландд магадгүй идэх яг нэг сүүлийн фүү мил гэхгүй айгуу тийм том хоол. Чи жоохон энэ удаад жоохон тансаглан цаашаа жоохон ихэр идчихье гэж бодлоо. Миний микрофон байгаа хэ. Ням хойд нутагт байгаагийнх кавсой яваад хатэ кавсой тэ шимп баттай нэг болов 2 дугаар хоол. Ер нь бол нэг хоол нь хангалттай л да. Тэгтээ дахиад ингэ сууж нэг гоё кавсой идэх юм тийм боломж гарахгүй ч юм байж магадгүй юм шиг санагдаад. Тэг угаасаа порцийг нарах юм бол айгу хөөрхөн авсаархан цомхон харагдчихж байгаа. So энэ кавсойг өмсч үзье. Амар креми яг өтгөн сүрхэлтэй юм байна. Сая кавсоё ингэлт нь хослоод паттая бас ингэлт нь хосч үзлээ. Идж байгаа бичлэгээ нэг тийм бүтээр нь оруулаад яг хөтөбе тусна заримдаа юм идж байгаа бичлэг сонирхдаг хүмүүс байт юм бол би тусна. Бараг сая 10 минут тусна байсан. Хот идж байгаа зүгээр silent mukbang гэх үү юу хөө тусна оруулаад за. Зүгээр би юу ч ярихгүйгээр ба хоёр гоё Таиланд хоол идж байгаа видеог үзэх юм бол тийш орж үзрээ би видеод ор тайлбарс эсвэл дээр картс толбочно. Миний чамаагаас Сөүлийн нислэг 30 минутаар хойшилчихсан.
гейтийнхаа наатал дээр хүлээгээл байж байна. Уг нь тиг 15 одоо тиг цаг 15 минутанд хөөрөх хуваартай байхгүй юу? Тиг 45 болчихсон. Одоо бол 12 цаг. Одоо тиг цаг болж байна. Одоо л онгоцсондоо суулгаагүй л байна. Гэтэл яг анхны хуваарь цагаас нэг хэдимтэй 10 минутын дараа хөөрхөөр байсан Asiana Airlines яг адилхан энэ чуун руу явах онгоцныхан одоо онгоцноос сууж байна. Гэхээр магадгүй манай онгоцны boarding буюу онгоцон суух цаг нэг 10 минутын дараа авах юм болов. Угцаа цэнэглэнгээ. Энд нэг хүн PowerPoint хийгээд энэ ч би угцаа цэнэглэнгээ влог хийж байгаа жишээ нь. За энэ түргээд чамагийн бичлэгийг дуусгая. Дахин сануулхад би чамайг арай гоёор харуулсан өөр хэдэн влог бас байгаа шүү. Би аль алиг нь видео доор тайлбарлах болоо. За магадгүй айгуул бол энэ хэсэгт хажууд бас харагдаж байгаа баха. Тэн дээр бол оруулчихъя гэж бодож байна. Илүү чамайд яг юу хийж болох вэ гэдгийг бол илүү үзье гэх юм бол тийшээ орж үзээрэй. Энэ өвөл чамайд өвлчих гэж байгаа Монгол гэр бүлүүд нэлээд олон байгаа юм шиг байлаа. Хүмүүс айгуу сонирхож ирсэн. Тэгэхээр яг та нарыг юу хүлээж байгаа вэ гэдгийг магадгүй тэндээс илүү орж үзээрэй. За тэгээд Сөүл явцгаая. Дараагийн видеон дээр видео оруулъя.